Нийслэлийн утааг бууруулах зорилгоор цэвэр агаар сан төслийн хүрээнд нийслэлийн 6 дүргийн айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр 100 тарааж байгаа. Гэтэл иргэд мөнгөний сурлын сангаас хэрэгжиж байгаа төсөлд дургуйлж байгаа юм. Учир нь төслийн зүгээс иргэдийн хуучин хэрэглэж байсан 100-аар сольж шин 100 холгож байгаад аливаа төсөл бишрэлтэй ханддаг монголчуудад гал голомтой хамаагүй хаях хэцүү байгааг хэлж байгаа юм. Нийслэлийн утааг багасгах зорилгоор цэвэр агаар төсөл хэрэгжиж ажиллаж байгаа юм. Өвний хүрээнд иргэдэд утааг багасгах 100-ыг өгж байгаа ч гэсэн оронд нь энэ төмөр 100-уудыг буцааж авж байгаамаа. Учир нь гэхээр зэрэг иргэд тэр шин 100-ыг хэрэглэлгүйгээр гэртээ байгаа 100-аа хэрэглээд байгаа тийм тохиолдол гарч байгаа учраас төслийн ажилтнууд 100-ыг авж байгаа гэж хэлж байгаа ч гэсэн үүнд нь иргэд дургу байгаа юм. Учир нь гэхээр монгол хүмүүс сүсэг биширлэр гал голомтой хин нэгэнд зүгээр өгөөд явуулахад хэцүү байна гэж иргэдийн зүгээс хэлж байгаа юм. Төмрийн хог зардаг энэ хэсгүүд ч гэсэн энэхүү төмөр 100-ны үн хааш өсөд байгаа юм байна. Түүхийдүүдийн хогон дээр 100 дор хаяж 20-30 мянган төгрөгөөр зарагдаж байна. Гэхдээ сүүлийн үед олдсон нь моджээ. Дээрх 20 тооны чингэлэгт хураасан 100-ны тоо 80 хүрэхээр очиж явдаг юм байна. За би хаан дүүрэг 8 дугаар хорооны иргэн байна. Энэ хороонд 39 жил амьдарч байгаа. Энэ төслийн 100 фиш ирээд байна. Оронд нь заавал фиш өгөхгүйгээр фишинг авч чадахгүй. Монгол хүндний хүний ёс заншилж гал голомтой өгөхгүй гэсэн ойлголтоор манай хорооны 50% нь баг фишинг авч чадахгүй байгаа. Фишинг орондоо өгөх зэрэг орны фишинг интервьюс олдохгүй. За яг тийм хэрэгцээний фиш авч байгаа хүмүүс сэгцэн байсан ч хамаагүй гэж байгаа байхгүй. Хогон дээгүүрээ очиж тийм төмрийн хаягдал чинь баг олдохгүй байгаа чинь тэгээд 100 авч чадахгүй богондоо. Тэр яг нэгтэй хэмжэлттэй нэгтэй улсын хэмжээгээр утаагүй зуух гэж байгаа юм шиг бас нэг хамаг бичсэн авчихсан гэсэн тийм сэтгэл мөрөдөл байсан гэсэн тэрэндээ хүрч чадахгүй л явж байна да. Дээрх эмэгтэй хувьд өрх толгойлсон их юм. Түүний 7 хүүгийн хитэн тусдаа гараагүй. Нэг хашаанд байдаг. Гэтэл өрхийн тэргүүний нэр дээр ганц цог олгож байгаа нь үлдсэн гишүүдэд хүрэлцэхгүй байна. Нэг хашаанд тусдаа гэр бариа амьдардаг. Өөрийн гэсэн үйл хөдлөх хөрөнгөгүй учраас төсөлд хамрагдаж чадахгүй байгаа юм. Энэ мэтчлэн төслийн зүгнаас үүдэлтэй асуудлууд гарсаар байна. Цэвэр агаар төсөлд хамрагдахаар бол тус 8 дугаар хорооноос 2700-аад өрх юм бол судалгаа явсан байгаа. За эндээс бол 1400-аад өрх нь бол ямар нэгэн хэлбэрээр хамрагдаад байна. Буцааж 100 өгдөг тийм ээ солилцдог. Тэр журмаар хичнээн өрхтэй гэж авсан байна. За яг тэгж журмаар бол манай дээр 749 өрх авсан байна. Ахиад гэрээгээ хийгээд мөнгөө тушаасан хүлээгдэж байгаа айлууд бас байна. 373 айл хүлээгдэж. Хүлээгдээд байгаа юм байна шүү дээ. Тийм, ер нь бол дөл зуухны хувьд хүлээгдэлтэй байгаа. Иргэдийн зүгээс сольж 100 авахгүй байж болохгүй юм уу гэж байгаа ч төслийн ажилчид хэрэг өрхүүдээс 100-ыг нь авахгүй бол төслийн 100-ыг биш хуучин 100-аа ашиглаад ямар ч үр дүн гарахгүй байгаа. Тиймээс заавал оронд нь 100 авна гэсэн юм. Зарим иргэд ханан фишинг болгох болон гэрийн дотоод бүтээц зохион байгуулалтад өөрчлөлт орно гэж үзээд хэрэглээгүй тохиолдол илэрсэн байна. Гэсэн ч гал голомтой дахин шүтдэг монгол хүн төслийнхэнд 100-аа өгөх дургу байгаа юм. Мэдээллийг сэтгүүл хариунтуул зураглаач хүрэлцүүлэн нар бэлтгэлээ.